Байцгаана найзуудаа та бүхэндээ сайхан гайхалтай өдрийн мэндийг хүргье. Тэгээд зарим нэг залуучуудад хандаж хэлэхэд зөвдөгч байсан, буруудагч байсан үннээ хэлэхэд хамгийн сайхан гэдэг зүйлийг хэлэх гэсэн юм аа. Учир нь миний хувьд өчигдөр гадаадад байж байтал нэгэн үйлчлүүлэгч залгаад за тэгээд мөрдөгч 14-ний өдөр дууцаа мэдүүлэг өгсөн. Миний ажил амьдралын асуудал шийдэгдэх гээд байна. Та ирээч гэдэг зүйлийг надад хэлсэн. За би бол мэдээж амралтын өдрөө наад чи бол ирэхгүй худлаа гэдгийг хэлсэн боловч нэгэнт үйлчлүүлэгч хүссэн учраас өчтөр орой тийм ээ шөнө плед аваад өнөө өглөө нисэд хэлж байгаа байхгүй. Гэтэл өглөө ирэнгүүт нэг мөрдөгч нь уцаа авахгүй салгацсан. За яг би тэгээд баргангаар нь хайлгаж олоод холбогдсон чинь нөгөө ажлын цуглахаж байж болно штэ гэж хэлж байгаа байхгүй. Эндээс юу гэж хэлэх гэсэн хэрэг ер нь бол хүн үннээ хэлдэг байхтай хүнийг хуурах хэрэггүй. За өөрт байгаа албан тушаалыг тийм ээ эрх мэдлийг бас хэтрүүлж бусдыг бас ингэж айлгал сүрдүүлэх дэмий гэдгийг хэлэх гэсэн юм. За уг асуудлын хувьд бол яг ер нь бол нөхөртөө хэд их итгэснээсээ болоод хэд их гомдож за нөхөртөө гар хүртсэн ийм л асуудал байсан л да. Тэгээд тэр бүсгүй үед мэдээж ажил амьдралын шийдэгдэх гэж байгаа учраас надад хандсан. За намайг дууцсан л үнэн. Гэхдээ дуудлага худлаа байлаа. Энэ харамсалтай байлаа. Хэрвээ тэгээгүй би бас нэг 2-3 хоног амарчаад гэр бүлтэйгээ цуг байчаад ирмэл байлаа шүү дээ.